За өнөөдрийн байдлаар амбулаторийн нийт төслөгт нийслэл хотод томооц төвчний өвчлөл 6.6% байна. 28 аймгийн тухайд бол 5.9% байна. Хэрв амбулаторийн төслөгт томооц төвчний өвчлөл 10%-аас дээш хувийг эзэлвэл үнийг томооц төвчний дэгдэлт гэж үздэг. Өнөөдөр хараахан дэгдэлтийн түвшинд хүрээгүй байна. За сургуулиудын эрсийг аваад үзвэл 75%-тай, цэцэрлэгүүдийн нэрц 95%-тай байна. За эмнэлгийн орны тухайд аваад үзвэл нийслэл хотод 849 хүүхдийн орон дээр өнөөдөр 1500 гаруй хүүхэд байна. Өөрөөр хэлэх юм бол эмнэлгийн ачаалал 80 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ бид том хүний орыг хүүхдийн оронд шилжүүлж өнөөдрийн байдлаар коридорт газар хүүхд авч байгаа байдал байхгүй. Харин төрөөчийн хүүхдүүдийг нэмлэхээс гарах хугацаанд цаг алдахгүй хүлээж авахын тулд коридорт орон дээр хэсэггүй хугацаанд авж байгаа ийм дүр зураг байгаа гэдгийг би бас та бүхэнд хэлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ өнгөрсөн 7 хоногийн судалгаанаас энэ 7 хоногийн судалгаа томооц өвчний өвчлөл 1.3%-аар нийслэлд аймагуудын түвшинд нэмэгдсэн учраас бид нар цаг алдахгүй үднээс сурагчдын амралтыг наашруулахын зүйтэй гэдэг ийм шийдвэр гаргаж байна. Өөрөөр хэлэх юм бол сурагчид маань 2018 оны 1-р сарын 8-наас амрах ёстой. Энэ амралтыг 7 хоногоор найшлуулж 1-р сарын 1-ээс 2-р сарын 1 хүртэл 1 сарын хугацаанд амрах болж байна. Гэхдээ хичээлийг нь яаж нөхөх вэ гэдэг бас асуудал тулгарна. Энэ асуудлыг бид ингэж шийдсэн байгаа. Хаврын амралтыг 7 хоногоор цөөлөх, зуны амралтыг 7 хоногоор хойшлуулад ингээд өнгөрсөн хугацаанд алдагдсан хичээл намаа нөхөх ийм болцоог бүрдүүлж байгаа. За өнөөдрийн байдлаар бол томооц өвчний 4-5 вирус дэгдсэн. Өөрөөр хэлэх юм бол эмнэлэгт олноороо үйлчлүүлэхээс илүүтэй өрхийн эмнэлэг гэрийнхэн орчин хүүхдүүдийг эмчлэх нь илүү үр дүнтэй. Нэг вирусаар үйлчлэгдсэн бол эмнэлэгт очиод өөр хүүхдээс өөр вирус авах. Өөрөөр хэлэх юм бол давхар вирусаар халдварлаж ханиад том хүндрэг улмаар хацгаа болох ийм эрсдэлтэй байгаа учраас эцэг эхчүүд аль болох өрхийн эмнэлгийн түвшинд эсвэл гэрийнхаа түвшинд хүүхдүүдээ асарч хамгаалах чиглэлд анхаараарай гэж хэлэх гэсэн юм. Гэхдээ энэ нь хүндэрсэн үед эмнэлэг авахгүй гэсэн үг биш гэдгийг бас тайлбарлаж хэлье.